би 1961 онд Улаанбаатар хотод төрөж 1978 онд хор ангиад төгсөөд 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн түүхийн нэрвэлтийн ангид төгсөөд анх удаа багшлах гараагаа эхлээд түүнээс хойш 33 жил боловсролын салбарт тасралтгүй ажилласан юм аа. 2009 онд ирээдүйн сургуулийн босгыг давж аз жаргал багшийнхаа ангид хэлсэн орж байсан. Улаан захал аймгийн шилдэгийн айлын олон хүүхдүүдэд эрдэнэ номыг сайн зааж хүмүүжүүлж биднийг хайрлаж хамгаалж идэг багштай үнэхээр их талархаж явдаг шүү. Хайртай шүү багшаа. Үргэлж бидний хануур царай байх болоо. Биднэрт нэг нэгэндээ тус тэмтэй бинийг ойлгодог хаач явсан биеэ зөө авч явахыг сургадаг, захидаг тийм л мундаг багш. За манай ээж аз жаргал нь одоо миний бас багын багшаар бас ажиллаж исэн. Энэ хугацаанд бас багшийн хүүхд нэг талаараа гоё, нэг талаараа бас одоо нэг юм бүгд бас байгаа. Ээж манай ер нь бол бас хүүхдийн төлөө олон зүйлийг бас эдэн онд нь шамбуулж бас өөрийгөө бас зориулж дайчилж ажиллаж исэн гэдэг юуны ачаар би бас өдөөж ирэхдээ явж байгаадаа бас маш их баярлж явдаг. Боловсролын салбарт ажиллаж байх хугацаанд олон сайхан хамт олонны дунд ажиллаж байлаа. Түүний дотроос Эрдэнэ улган сумын сургуулийн хамт олон, ирээдүйн 21-р зууны дунд сургуулийн хамт олон бол маш их одоо сайхан, олон сайхан дурсамж дүүрэн хадгалагдсан ийм сайхан хамт олон дотор ажиллаж байсан юм аа. Хоёулаа багш байхад сонсохдоо багшийн мэргэжлийн одоо давуу тал, хүнд бүрэх талыг хоёулаа ойлголцдог. Ингэж одоо ажиллаж байгаа хүмүүс тэгэхээр аймгийнхаа боловсролын салбарт төвчин зүтгэж олон жил одоо ажиллаад ингээд төр засгаас өнлүүлээд ингээд одоо тэтгэвртэй гарсан юм. Би багш ээж байгаараа бахархдаг. Цаашд ирүүлэх сайн хүсье ёо. Манай ээж ер нь их хөдөлмөрч дайчин шаргуу одоо тууштай. Аз жаргал багштайгаа би залуу багш байхаасаа эхэлж нэг хамт олон, нэг баг олон ажиллаж байлаа. За энэ хугацаанд багшаасаа олон сайхан зан чанар болон сургууль хүмүүжүүлэх арга зүй арга туршлагаас нь сурцж байсан. За аз жаргал багш маань миний хувьд ээж шиг их чихэн зааж өгч заримдаа найз шиг төвшөж турж ядагтан дандаа баярлаж явдаг. Эрдмийн маань их суурийг тавьж өгсөн мөн бас амьдралын маань эхлэлийг тавьж мянган шавнарыг бэлтэн гаргаж эх орондоо маш том хөрөнгө оруулалтыг хийсэн. Таны тэр багшилж байсан тэр хугацааны чинь үр шимэн болон бүтээл нь болж үр дүн нь болж гарч ирсэн шавнараараа үргэлж бахархаж байдагт нь бас маш их баярлалтай. Тэгээд багшаараа ч гэсэн маш их бахархдаг. Боловсролын салбарт хамтран зүтгэж байсан олон сайхан багш нартай болон үе үеийн шавнартай мөн үр хүүхдийгээ түлхэл сэтгэл төрхөөр надад туссан ажилласан нийт эцэг эхчүүдтэй боловсролын салбарын зүүн талын он аягийн минь хүргэе.